Киноны гол дүрийн жүжигч охины хаант байр хайж байгаагаар эхэлнэ. Зуучлагч 390 м2 дөрвөн давхар гайхалтай байр ардаа хашаатай уршийн арсан цэцэрлэгтэй. Өглөө энэ байрны зарыг олсон. Өдөр гэхэд байхгүй болчих шүүгээж хамдуулж байна. Эвонгийн хийнээр байрыг тэдэнд танилцуулж байгаа. Энд хүмүүс амьдарч байсан бас гэндан болгон ашиглаж байсан. 1879 онд баригдсан 1994 онд 5 тухтай болгон засвар хийсэн. Дээшээ 2 унтлахын өрөөтэй үнэхээр тансаг маш том байр. Эван ийм үл хөдлөх Манхэттенд ховор үүнээс гадна цахилгаан шаттай. Гол дүр Меганы нөхөр амар баян болохоор энэ байр үнэтэй байсан ч тэдэнд асуудал биш. Тэгээд дээшээ гараад энэ эмэгтэй ийм байр авч чадах болов гэд Эван гайхаад асуусанд нөхрийнхөө нэрийг хэлсэн нь Стивен Алтманы эхнэр байсан юм уу гэд гайхаж байгаа. Гэхдээ салаад нэх удаагүй байгаа юм. Байрны эзэн нас барсны дараа хүүхдүүд нь шүүхээр яваад энэ байр удаан хугацааны дараа зарагдаж байгаа нь. Ер нь тал мөнгө нь олдоогүйгээд зууршлагч эмэгтэй хэлж байна. Тэгээд Мэг нэг өрөө нэг жижиг юм а гэж хэлсэнд анзаарсан анхны хүн боллоо гэд нэг нь нууцлаг өрөөг тэдэнд үзүүллээ. Өмнөний өрөө хорогдох байр гэд. Бетон антай, дотоод утасны шугамтай, өөрийн гэсэн агааржуулах системтэй, цул гам болохоор хинч орох боломжгүй. Бүх талыг харах хяналтын монитортой. Тэгсэн энэ өрөө Мэгд таалагдахгүй байна гэд хэллээ. Харин охин Сарад амар таалагдаад миний өрөө гэж хэлж байгаа юм. Оройн байр авсан баяраа тэмдэглээд пицца захиалж охинтойгоо сайхан бууалаад ерөнхийдөө салсан болон түүний шинэ эхнэрийн талаар ярьсан юм. Тэгээд унтахаас өмнө хяналтын камеруудыг зааврын дагуу ажилууллаа. Маргааш энийгээ унтрааж чаддаг байгаа гэд орондоо орж байгаа юм. Шөнийн тэг 1 цаг 27 минут. Гинтийн цочд ирлээ. Сайн хамгаалалттай байрч сул тал үргэлж байдаг. Дээврээр нь ороод ирлээ. Уг нь хүн байх эсгүй байсан ч манай хоёр яг энэ байрыг ухах өдөр нь ирж таарсан юм. Хаалгыг онгойлгосон буунаа. Асуудал гарлаа. Байранд хүн байна. Дээд давхрын видеонд бид хэд бичигдчихлээ. Тэгсэн гэмт хэргийн боловсруулсан Жуниор тийм байх боломжгүй. 3-7 хоног энэ байр хов хоосон байх ёстой байсан ч тооцоо алдаад байр зарагдсан энэ байлаа. Тэгээд буунаа явах гэж байсан. Байж байгаарай бид зохицуулж чадна гэсэн буунаа би хүн байгаа цагт энэ байранд юу ч хийж чадахгүй. Тэгээд Раул гэх нөхөр энд байх эсгүй байсан ч Жуниор түүнийг авчирсан байлаа. Эн чинь буута бол яах вэ гэсэн буутаал байж таарна. Жуниор үнэхээр сайн төлөвлөгөө байсан. Тийм ээ, сайн төлөвлөгөө. Гэхдээ хүн барьцаалвал шоронд 30 жил хоригдох ялтай. Гэхдээ Жуниор чи надад амлсан, хүүхдүүддээ ч амлсан. Бас энэ байранд $3 сая байгаа. Тэр мөнгө чамд хэрэгтэй гэд ятгаж чадлаа. Шин Мэг сэрээд 0 орох гэж байгаа андуураад нууц өрөөний гэрлийг асаачж байгаа. Тэгээд бийцчаад унтах гэсэн нууц өрөөний гэрлийн унтраагүй байгаад унтраачаад хальт камер харсан чинь 3 нөхөр дээшээ гитж байдیں۔ Мэгч хурдлагынхаа хэрээр гүйж Сараг сэрээгээд лифтэнд суугаад доошоо явлаа. Раул араас нь хөөгөөд харин буунаа хинт ч гар хүрэхгүй гэсэн ёсороо байсан байрандаа л байгаад илаа. Тэгээ охиноос яах вэ гэсэнд хорогдох байр. Тэднээс илүү хурдан байснаар амжиж өрөөнд орч чадлаа. Буунаа тэднийг энэ өрөөнд орсон гэж л бити хэлээрэй гэд. Тэгээ ээж охин хоёр энд хоёулаа өглөө болтол аюулгүй байдлыг хүлээе гэд. Утас гихтээ гадагшаа дуудлах хийж болохгүй дотоод утасны шугам. Харин өрөөнөөсөө ярьж болдог. Цагдаа ирж байгаа шүү гэж хэлсэнд буунаа ерөөсөө итгэж өгөхгүй байгаа. Тэгэд хүссэн юм аваад яв гэж хэлсэнд бичиг цаас хэрэгтэй байна гэд бидний хүсэж байгаа зүйл наад өрөөнд чинь байгаа. Та нар энэ өрөөний талаар юу мэдэх юм гэсэнд та нарын мэдэж байгаагаас ихийг. Тэгэд өөрсдөө төлөвлөгөөгөө боловсруулад бүх хаалга цонхоо агаад манай хоёр ч дотор байгаа хайрцагаа бүгдийг нэгжиж хэрэг болох зүйл хайж байна. Тэгсэн Жуниор Раул хоёр байрны доод давхраас лантуудж байна. Буунаа юу хийж байгаа гэсэнд доороос нь орд юм уу? Бетон хааныг цөмөлсөн ч цаана гам байгаа. Яаж мэдэж байгаа гэсэнд энэ миний хийдэг ажил. Лантуу барьсан тэнийг хийждэг бол хамгаалалтын ажилтан байхын хэрэг байна уу? Тэгээд буунаа агааржуулагч хоолойг өрнөдөж ягаад газар угаартууллаа. Жуниор ч гэсэн хогч нь энэ муу хоёр энд угаартаад өхүүл таарна гэсэнд буунаа хэрв энэ хоёр өгчвөл бид яаж дотор орох вэ? Зүгээр л жоохон ухаан санааг нь балартуулъя гэж байгаа. Гэхдээ ээж охин хоёр юу гэж зүгээр байх вэ? Гаднаас нь агааржуулах хоолоо олоод тэндээс амьсгалаад агааржуулагчаа скотчоор хаах гэсэн ч нэг л болж өгөхгүй. Тэгээд бүр болохгүй болохоор нь
Асаагуур аваад хүнжлөөр охиноо болон өөрийгөө сайн хамгаалаад асаатал хөхтөл маш хурдан тархаж чимээ чагнаж байсан Жуниор гар болон нүрээ маш хүнд гэмтээ. Тэгэд чамайг аландаа муу юу минь гэд аимшигтай хашгирж байгаа нь. Сара юм ухаж байгаад гарч идэ оллоо. Тэгээд нөгөө амьсгалаад байсан хоолоогоор хөршлүүгээ гэрэл тусгаж байгаа юм. Гэхдээ хичнээн орилж бид энд байна гэж туслаарай гэж орилсон ч хөшгөө хаагаад гэрлээ унтраагаад өглөө. Тэгээд Жуниор Раулд уулзъя гэж хэлээд өвөө ганцхан надад л тэр нууцаа ярьсан. Хайртай аж ахуйн би байсан. Бүтэн 2 жил хараал идсэн амралтын өдөр болгон тэрнтэй ярьж ховцлож хамт хоолдог байлаа. Мөнгөний авдрын талаар тэр л ганцхан нууцаа хэлсэн гэж хэллээ. Сара камер харж байгаад өрөөнд хин чалга доор 2 нь байна. Мэг энэ хоронд би гараад утсан орны хажуугаас аваад ирье. Тэгэд энэ гурыг доор байж байгаа хоронд Мэг гараад утсаа хайсан олддгүй. Орон доор байгаад утсаа авах гэж байгаад гэрэл унгаад чимээ гаргаад нөгөө гурав өрөөнөөс гарсан гэдгийг нь мэдчихлээ. Тэгээд дээшээ гүйж байх хоронд арай гэж амжаад өрөөндөө ороод Сара хаалгаа хааж амжсан юм. Сая юу авсан бэ гэж асуудал Жуниор цэнэглэгч тэгвэл утас авсан байна. Даан чинөрөөнд сүлжээ ерөөсөө барьдгүй. Энэ үед Nokia iPhone шиг алдартай байна штэ. Тэгээд Мэг утасны сүлжээ хайж байхдаа гадна холбоо олсон юм. Энийг бум мана гаднаас нь чагнаж байгаад сүлжээ салсан уу гэсэн салгаагүй ээж таарлаа. Мэг эхлээд цагдаа руу ярьсан боловч барьцаалагдсан гэж хэлтэл уцаа төр барьж байгаараа гэд өөр уцлуу холбоно гэж хэллээ. Тэгсэн охин аав руу залах гэд энэ хооронд нөгөө хэд утасны сүлжээг салгах гэд хайж байгаа. Мэгш нөхрлүүгээ залгаад Стивен чи бидэнд туслах хэрэгтэй байна. Раул гал хамгаалагчийг лантуудаад утсаар олигтой ярьж чадсангүй. Тэгээд энэ үед Жуниор хамаг нууцаа хэллээ. Өвгнийг нас барахад 8 хүн мөнгийг нь хувааж авна. Тэгэд энэ байшинд хэдэн төгрөг байгаа гэсэнд анх 3 сая доллар байгаа гэж хэлж байсан бол үүнээс ч илүү мөнгө байж таарсан юм. Гэсэн Жуниор одоо хамаагүй энэ бүтсэнгөө би явлаа гэсэнд Раул түүнийг буудаад унагчлаа. Гэтэл энэ үед Сарагийн аав орж ирлээ. Бүх хөдөл чи хингэж новшин вэ гэд зохиод унагч байгаа юм. Буунаа туслах гээд ирсэн ч одоо буутай хүн толгойлогч байх болно гэд Раул хяналтыг гартаа авлаа. Бижиг аримтыг нь үзтэл Стивен гэд. Хин нэгэн рүү залгасан уу гэсэнд үгүй. Эхнэр чинь юу гэж залгасан гэсэн утсан салгаад юу ч сонсогдоогүй. Тэгээд эхнэр хүүхдэд нь Стивений бижиг аримтыг үзүүлээд барьцаасан болохоо хэлээд камерт харуулж байгаад өгтлэн зодно. Энэ үед охины биеийн байдал муудна. Учир нь Сара сахарын өвчтөй. Тэрийг тэнцвэржүүлэх зорилготой байнга эм бэлтгэл хэрэгэлдэг болж таарсан юм. Тэгээд нөхрийг нь зодож байтал энийг алчвал хаалгаа онгойлгож чадахгүй штэ гэд Раултай зодтолдож байгаа юм. Тэгээд Раулыг дийлээд түүнийг доош шатаар буулгаад доод давхарт сандал дээр хүллээ. Энийг харсан Мэг өрөөнөөс гараад охиндоо хэрэгтэй байгаа эм бэлтгэлийг авчирхаар гарч байгаа. Хэрэгтэй ус аваад эм бэлтгэлийг авах хооронд үнэн эрэхтэй Буунан Стивнийг доош буулгаад Раул аавынх нь хувцсыг өмсөөд энэ давхарт үлдсэн байсан нь энэ юм байлээ. Энийг Мэг сүүлд нь л мэднэ. Раул охины чинь барьцаалсан. Бүх юмыг дуусгая гэсэнд түүнийг түлхэж унгаад өрөөнд нь орох гэтэл Буунан өрөөнд байж таарад Раултай ноцолдож байгаад Раулыг өрөөлөө түлхэд энэ оронд Буунан өөрийгөө хамгаалах гэж хаалгаа хаахта Раулын гарыг хавчиж орхино. Гэхдээ өрөөг хаахаас өмнө эм тариагаа амжиж өрөөлөө шидэж чадлаа. Раул хэдий хаалгаа онгойлгох гэсэн ч хүрэхгүй. Буунаа хамаг хяналтыг өөрийн гарт авч байгаа юм. Мэгч гаднаас нь охины минь тарьж юу хүснэг чинь хийгээд гуйж байна. Тэгээд Мэги камерт харагдахаар газартаа байлгаж байгаад хаалгаа онгойлгож Раулын гарыг хаалганаас аваад Мэгээс айгаад байгаа учир нь гэвэл Раултай ноцтолдож байхдаа бууг нь өөрийн болгож авсан. Тэгээд Буунаа Сарагийн тариад амийг нь аварч чадлаа. Раулч дахин ингүүл охины чинь ална шүүгээд сүрдүүлж байгаа юм. Энэ үед 2 цагдаа ирсэн хаалгыг нь тогшиж байна. Үний эрэхтэй Стив ирэхээс өмнө цагдаа дуутсан юм хэллээ. Мэг харин дотор байгаа хоёртой зохицуулна гэж хэлээд сайн байна уу хатагта та зүгээр үү гэсэнд Мэг хэдэн цаг болж байна? Шөнийн 4 цаг өнгөрч байна. Дуудлагын дагуу явж байна. Бүх зүйл зүгээр үү гэсэнд мэдээж бүх зүйл зүгээр юу болсон юм бол
Танаа нөхөр дуудлага өгсөн бас хөршчин чимээ гараад байна гэд дуудлага өгсөн гэж хэллээ. Өө бүх зүйл зүгээрээ зурагтны дуу их байсан. Тэрнээс болсон байх гэд. Нөхөр чинь дээр 3 гээд утас чинь салсан. Би нөхрөөсөө салж байгаамаа. Тэгээд жоохон вайн ууцсан байсан юм. Тэгээ нөхөрлөгөө залгачихсан байлээ. Одоо харин бүх зүйл зүгээрээ одоо ундах гэж байна. Бид орж шалах хэрэгтэй байна гэсэнд Мэг уурлаад хаалгаа хаах гэсэн. Хэрвээ танд ямар нэгэн юм болсон бол дохио үзүүлж болно. Зүгээр нүдэ олон ирмэх ч юм уу. Тэгвэл танд аюулгүй. Гэсэн ч Мэг та нараа сайн юм а гэд цагдаа нарыг явуулж чадлаа. Тэгээд тэр хоёр дотор ажиллаа амжуулж явах хооронд Мэг гаднаагаа бүх камерыг ажиллахаагүй болгосон юм. Тэгээд Сефиг онгойлгоход 22 сая долларын банкны бонд гарч ирнэ. Жуниорын хувьд анх 3 сая доллар байгаа гэж хэлсэн бол энэ нь 22 сая доллар болж таарсан юм. Тэгээд эндээс гарыгээд охиныг барьцаалаад явж байтал Сара энэ хооронд баахан төлөвлөгөө боловсруулсан гарч ирэхийг нь хүлээж байгаа. Стивен ч гараад ирэхээр нь гарт нь буу бариулсан охины минь явуул тийхгүй бол буудаж орхин шүүгээд сүрдүүлж байна. Тэр хооронд Мэг лантуугаар Раулыг цохиж унгаад охиноо аварлаа. Буун нь ч амжиж хаалгаар зүгтлаа. Гэсэн ч Раул 7 голтой нөхөр гэдгээ харуулад доороос гарч ирээд Стивен ч 5-6 удаа буудсан ч онохгүй Мэгч лантуугаараа цохих гэсэн ч өөрөөс нь өрсөд энэ үед буун дуу сонссон буун нь ч зогсоод эргэж харлаа. Тэгээд Раул Мэгийг лантуугаар дээрээс нь бяц цохих гэж байсанд буун нь толгойд нь буудаж энэ удаа Мэгийн амийг аварлаа. Гэрээс нь гараад дахин зугтах гэсэн ч энэ үед Америкийн цагдаа нар хэрэг дуусны дараа ирдэг дүр зураг харагдаж байгаа юм. Буун цагдаа нарт баригдаж харин өөртөө байсан бүх мөнгөний бондоо салхинд хийсгэж байгаа нь. Ингээд киноны төгсгөлд Сара Мэг хоёр дахин байр хайж байгаагаар бүх зүйл сайн сайхан болж дуусаж байна. Гэхдээ та нар бууныг шоронд орсон гэж бодож байна уу? Би тэгвэл түүнийг шоронд орохгүй байх хэд хэдэн нотлого баримтыг хэлээ. Нэгт буун нь анханасаа тэдэнд муу зүйл хийгээгүй. Хоёрт Сарагийн амийг аврах тариаг тэр л хийсэн. Гуравт Мэгийн амийг тэр сүүлд аварсан. Хэдийгээр хүн барьцаалах 30 жилийн ялтаач Мэгийн нөхөр тэр бомтон. Тийм хүн эхнэр охиныхоо амийг аварсан хүнийг шоронд татаахгүй нь ойлгомжтой.